Ариг гээд гоё гол байдیں۔ Булгийн ус шиг тийм цэвэр тунгалаг хүмүүс очиж үзээсэй гэж боддیں۔ Хүсэл аймгийн Чандан өндөр сумаар урсдаг Аригийн гол гээд туу тунгалаг. Тэгтээ маш том гол. Манай аавын нутаг. Тэгээд тэр нэрийг өгчээсэн. Тэгээ яванда АанЯг нэмсэн. Аанyaa гэдэг нь болохоор сайн сайхныг авчрагч. Ариг Аанyaa гэхээр нэг тийм гоё зөөлөн ууз. Нэг тийм бас ингээ асууж штэ. Яриа үсэж байгаа. Сайн байна уу Ариг Аанyaa? Ариг Аанyaa брэнд бол одоогоос 20 жилийн өмнө бол ихэд анхныхаа суурийг тавьсан байна. Зүгээр л одоо залуу хүмүүс чинь нэг тухайн өдрөөр амьдрдаг шүү дээ. Энжоо болно тийм үү? Нэг 5 сая төгрөг олчих юмсан гэж бодно. Нэг ийм л явж байгаа л одоо гинтийн тийм шийдвэр байхгүйгээр энэ зам руу ингээ орсон байдаг. Тэгээ юу хийж хийх үү? Одоо хамгийн лиз юм чинь нэг пол хийх шүү дээ. Тэгээд аваалъя. Өдөр тутамд хөгжүүлсэн баг. Өглөө босоод боддог, орой унталтаа бодно, гой сайхантай харьцуулна. Брэнд бол дундуур нь ер нь хэлбэрээ олсон гэх юм уу? 7, 8, 9 оны үеэс л нэг жоохон брэндийнхаа төрхийг олоод одоо уламд ингээд сайжруулал явж байгаа. Бас л дуусаагүй ахаал зам хүлээж байгаа. Ариг Ааниягийн анхны салбар бол 20-од удаа засвар хийгдсэн байна. Гой болох гэдэг шүү дээ. Анх чинь дизайны ойлголт бидний хөгжил ямар байлаа те. Өдөр тутам манай ажил систем маань миний боддог нэг зарчим философи гэж хэлвэл өөр өөрсдөө төлөө ажил. Хэн нэгний төлөө биш. Өөрийнхөө амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө ажилласаа гэж одоо манай сургалтын арга тэгж явагддаг. Тийм ч учраас компанийнхаа зүгээс энэ болцоог сангаж өгөхийг хичээдэг. Манай компани үнэт зүйл ихтгэл боломж гэдэг биднээс тодорхойлцсон байдаг. Манай бэлтгэн нийлүүлэгч нар энэ ажиллагчид маань нүүрслүүлэгч маань бидэнд итгэдэг байгаасаа тийм ч учраас бид нэг ил гал тогоотой ажилладаг. Хүмүүс бидэнд итгэл өгдөг. Тэр итгэлийг олж авахын тулд нойлоос эхлээл аяг тавгнаасаа эхлээл татлын технологийн процесс эрүүл байх хэрэгтэй, шинэ байх хэрэгтэй. Тэгэл энэ жижиг зүйл дээр л одоо анхаарч улам энийгээ хөгжүүлж брендингээ уламд одоо гоё болгож явах. Энэ бол арга барил. Бид нар коронавигоос өмнө манай 1-р сургуулийн салбар дээр үүднээс нөгөө тийм карт авч ороод тэгээ ингээд дэлгэцээр хүмүүс өөрсдөө үйлчлүүлдэг байсан. Тэгээ хаа коронавитай холбоотойгоор нөгөө ариун цэврийн хувьд хүн болгон ийм тусгаалсан карт аваад явах жоохон эрүүл ахуй зохимжгүй мөгээд систем солиод тэгээ яг онлайн платформ дээр QP үйлчилгээ орж иж ирсэн. Систем орж ирснээр бидний аппликейшн амилах, төлбөр тооцоог хялбар болгох ийм болцоонуудыг олгож ирсэн. Тэгэл хамгийн урд нь төлбөрийг гүйцэтгэх чадвартай. Хүмүүс бол эхэндээ жоохон ойлгохгүй хэцүү байсан. Одоо бүгд сурцсан байгаа юм л байгаа шүү дээ. Ер нь Монголын QP орж ирснээр бол их тийм хувьслын шин чанартай төлбөр цаацхан дээр бол тийм өөрчлөлт орсон. Өдөрцөн тийм болцоо орж ирсэн. Хүний ирээдүйн зорилго гэж вэ? Дэлхийд даяар аргийн гэрлийг асгаая. Бид нар дэлхийн иргэн баймаар байна тийм үү? Хувийнхаа компани маань дэлхийн компани баймаар байна. Өөрсдийн бүтээсэн брэндээр л тэнд очиж шүү дээ. Цаашлбал өөрөө үндэсний брэнд гэдгийг нэг ирээдүйн болохоор энийг үндэсний хүмүүсийг болгож чадвал нөгөө гоё. 3 сарын 1-ээс бид нар одоо Осакад офис руугаа орох чинь тэгэхээр Японд ямарсан хийгдэн гэсэн үг. Америкт бас хийх сонирхолтой тэр том зах зээл дээр Вашингтон DC эсвэл Осака хоёр ихнийх болоо гэж бодож байна. Гадны франчайз дээр бид нар өрсөлдөх чадвар зарим талаар дутмаг байж болно. Энэ өөр асуудлууд байгаа. Энийг шийдэж байгаа чинь манай хувьд бол том үйлдвэр явж байна. Японы технологийн үйлдвэр удахгүй ашиглалтанд орно. Энэ нөгөө стандарт гэдэг суур системийг бий болгох гэдэг ажиллаж байгаа. Одоо цаг нь болж байна. Салбарууд нээгдэнэ. Энэ дээр одоо улам илүү хүчтэй үндэснийх хүмүүсийнх болоод хөгжөөд явах хаа.